За эрхэм хүндэт сонсогчид үзэгчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. Номын хавчуурын нэвтрүүлгийг та бүхэндээ бас нэгэн шинэхэн дугаараараа үргэлжлэн хөрөхөд бэлэн болсон байна. За бид бүхэн Уйл Довгийн Бадарчин отгоо докторантыг үрж за уул номын агуулгаас та бүхэндээ хүргэж байгаа билээ. За өмнө нь бол бид Эртний хотууд номын тухай ярьсан бол энэ удаад уул номын тухай та бүхэндээ мэдээллийг хүргэж байгаамаа. За номын хавчуурын нэвтрүүлэг өмнөх дугаарт одоо бас Бурмаа гэдэг мундаг одоо докторант хүнийг үрж за мөн энэ сэдвийн номынхаа агуулгыг бас гүнзгийрүүлж ингэж танин мэдхэн талаар хоорондоо санал бодлоо солилцож ингэж нэвтрүүлгийг одоо жаргаасан байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид бүхэн уул номын агуулгаас ямар одоо мэдээллийг онцлон одоо хүргэх вүлээ. За баярлалаа. Өнөөдөр бол бурхан буудаа бох хайрхан бүрэн хайрхан уул гой гурван сайхны талаар мэдээлэл хүргэе тийм ээ. За бурхан буудаа уул нь болохоор төрийн тусгай хамгаалттай газарт хариалагддаг бөгөөд Говь Алтан аймгийн Бэгэр цогт халиун сумдын нутагт орших бурхан буудаа уулын өргөц үзэсгэлэнт тогтоц эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх ашиглалт хамгаалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны улсын хурлын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалтанд бол авсан байна. За тус хайрханд бол хайрх ууланд бол Ван Симбүр алтан гагнуур гандгар цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал урагдгаас гадна чацарган тошлоо зэрэг жимс бол ургадаг. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амттыг агнах эмийн ургамлыг ихэр түүж ашигласнаас гадна бургас яргаа зэрэг модлог ургамлыг түвшинд хамаагүй хэрэгсээс байгалийн тэнцвэрт байдалд бол алдагдаад байна. Монгол алтай нурууны салбар энэхүү үзэсгэлэн дууланд бол аргал янгар ирвс хойлог ёл тас зэрэг амьтад шууд илбэг байх бөгөөд мөн хярын нуурын мянган булш үертийн цагаан хаалга зэрэг өрмөц тогтож цавчин өндөр сүрлэг байцгаад хатан хавц байдаг бөгөөд өрмөц содон төрөх байдал бол байгаль ихийг гайхамшигт бүтээл юм гэж дурддагддаг. Бурхан буудаа уулын нам богдын орой дах буудаа хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрцээр ивээс дахин шүтэж байсан өнөө хүртэл уламжлагдсан ирсэн баг. За тэгэхээр хоёлоо бас үзэг сонсогчдоо энийг гайхалтай уран бүтээл бидэг. Одоо бурхан буудаа уулын тухай. Тэгээ энийг нэг бодог сонсч идэх үү? Тэгээ. За сайхан дуу. Нарлаг алтай нутгийнхаа 8 зохист бараата найргийн мөршиг ижлээрээ 5 богдод уяатаа гэсэн. За ийм сайхан гайхалтай сайхан уран бүтээл байдаг юм байна. За энэ бол одоо ялцгүй говьалтай гэлтгөө Монгол хүн болгоны одоо сэтгэлийн гэгэнд бол их тийм тод ийм сайхан уул юм. За одоо энэ шүлгэн дээр жишээлбэл бүр их сайхан дэлгэрэнгүй үгүйсэн биз дээ. Таны эмийн ургамалтай ховор ан амтантай гэж та сая үгүйсэн шүү дээ тий. Тэгэхээр ер нь өвөр бил өөдн авирахаар өргөөд авах нь өөр юмсөө. Оройгоос нь харахаар отхон тэнгэр нийлг юмсөө тий. Бүх талын одоо эмийн цэцгийн шүүдрээрээ совдан хэлхээ наадуулсан, эрдэн нуусан сүрээрээ хөнгөн бодол хулжаасан. За дээжлэх хонгон байглаа дархар шүтсэн диваажин дэлхий тосгоо баялгаа дивжээж бүчсэн хүрээлээ. Дээдсэн үе сайрлсан домгийн цэнхэр суур гэсэн одоо ийм одоо мөрөөдтэй бурхан буудаа уулман буйны мөнгөн тавилгаа гэсэн ийм сайхан одоо уран бүтээлийг ялангуяа говьалтайчид илүү их одоо төрж дуулдаг тийм ээ. Шүлгээрэл ерний дууг бол
одоо илэрхийлчихсэн тий уулыг бол тийм ээ уул усны тэр сайхныг бол илэрхийлсэн байна. Ер нь Монгол энэ шүлэг яруу найраг гэдэг бол энэ бусад улс орны яруу найрагаас бол өөр зөөр байдаг л. Тий Монгол хүний сэтгэлгээ ч гэсэн бас яг түүнтэйгээ ижилхэн тийм ээ. Тийм шүлэг нь хүртэл гайхалтай тий. Тэр дүрслэл тий гайхалтай байдаг. За тэгээ дараагийн хайрхан нь бол Бух хайрхан. Ар Хангаан аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг эдэр Чулуут хоолын бэлчирдэх хос хөрмөн хясааны дунд хэвтэж буй бухын хэлбэртэй томоохон чулууг Бух хайрхан шүтэн гэж нэрлэн олон жил шүтэн тагсаар ирсэн байна. Ялангуяа сар шиний дараа Ар Хангаан хөвсгөл булган завхан зэрэг аймгийн ойролцоо сумдын иргэд зориулж мөргөн залбирдаг байна. Тус хайрхны тухай эрт цагт тус газар аврах могоон аюул нүрлэж байсан үед 60 бухын тэргүүн цэнхэр бух дарж хэвтэн ард түмэнд жаргал авчирсан гэсэн домогтой байна. Мөн хайрхан шүтэн хүний шүтлэгийн хэрээр хүслийг нь биелүүлдэг өвцтэй гэж хүндтгэн дээдлж мөргөж идэ будаа цайсууныхаа дэжээгэл өргөн эс дээжээс нь авсарч хүслийг шивндэг байна. Бух хайрхан шүтэнийг хүний шүтлэгийн хэрээр хүслийг биелүүлдэг өвцтэй гэж хүндтгэн дээдлж мөргөж мөн идэ будаа цайсууныхаа дэжээг өргөн шивнэдгээс гадна одоо ажил үйлс бас даатгадаг. Бух хайрханд бол 3 жил дараалан тасралтгүй очил өвчин зовлонгүй эрүүлэнх байдаг төдийгүй мал сүрэг өсөн нэмэгдэж үр хөөхд тогтдгүй айл үр хөөхдтэй өнөр өтгөн болдог гэж нутгийн иргэд бол одоо хуучилдаг байна. За нилээн их тийм домогтой тий. Гэхдээ Монгол хүн болвол одоо энийг бол их эрхэмлэж хүндэтгэж үздэг тий. Ялангуяа энэ байгаль их дэлхийдээ ингэж мөргөж тэр энерги авах одоо бүр ингэдэг штэ хүүхэд одоо нөгөө ингээд айлд заяахгүй болвол бүр ингэж очдог газар хүртэл одоо байдаг тий. Тэгэхээр энэ уул усны энэ энерги их хүчтэй юм шиг надад санагддаг штэ. Бух хайрхан бол бас нэг тийм их нууцлагдмал тийм ээ. Тийм парапсихолог талаасаа ч юм шиг тийм шинж бол байна тий. Одоо энэ дэлхийн Америк эрдэмтэд бол одоо энэ судлаад байгаа шүү дээ. Одоо энэ өвчтэй хүүхдүүд гардаг. Одоо энэ бусад улс орнуудад Монголд ч ялгаагүй л байна. Тэнгүүд байгаль их дээр очиж тэр хүүхдийг унган төрөд нь очиж тоглуулахаар тэр хүүхдээ өвчийг илаашдаг. Тэгэхээр хүн байгаль ихээс холцсноос олж л одоо янз янзын өвчин зовлон тохиолддог. Монголчууд бол яг байгаль ихтэйг ойр уул усаа аргаддаг учраас тэр өвчин зовлонгоос бол холол гэтлээд. Ер нь хүн төрлөختний миний уншиж судалсан ном зохиол дээр ингээл уншичаад хүн төрлөختний аврал бол одоо нүүдэлчин ардуу тэрцэн Монгол гэж номсон байт. Яг л монголчууд түүхэндээ байгаль ихтэйг зүй ёсоор харьцаж, хамгаалж, хайрлж, нандилж ирсэн байна. Тэр утгаараа байгаль их хүн хоёр хүй холбоот. Энэ одоо өндөр хөгжилтэй улс орнууд бол байгаль ихээс холдсон, тасарсан учраас байгалийн гамшиг тий янз янзын одоо өвчин зовлон вирусүүд хүртэл тархаад. Монголд бол одоо халдварт вирус бол тарах нь харьцангуй бага байгаа шүү дээ. Тийм шүү дээ яг үнэ. Тэр нь бол одоо тэр байгаль ихтэйг үхий холбоотой байгаа нь нэг зүйл гэж дотор бодож байна. Одоо өмнөх жилүүдэд биднэрт бас нэг юм том шалгуур усан юу гэхээр ковидын онжилүүд үлээ шүү дээ тий. Тэгэхээр ер нь яг ийм одоо аюултай вирус тэгдлээ гэхэд Монголд бол одоо харьцангуй гайгүй тий. Одоо жишээлбэл Улаанбаатар хот бол аюултай бүс байж болно тий. Ягаад гэвэл хүн ам нягтарсан. За аймгийн төвүүд үж бол түүнээс малчид энэ төр бол хүн амтнал зочлохгүй болвол түүнд бол бараг бол боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ нүүдэлж авах соёл гэдэг чинь их олон одоо ийм давуу талуудыг бас бий болгод юм байна гэдэг бас ийм мэдээлэл бас байгаа юм шүү тийм ээ. Ер нь манай Монголын цаг уур бүслүүр нь бол дэлхийн бүх одоо байгалийн бүрдүүлсэн байгаа шүү дээ. Монголд одоо говь байна, тал газар бол тал байна. За одоо Афганистан, Кыргызстан дээр тэр өндөр уулууд одоо дэлхийн хамгийн өндөр уулчаад Афганистанд байгаа шүү дээ. Яг үнэ. Яг тэнд байгаа тэр өндөр хайртууд бол одоо манай баруун аймагт байх жишээ нь тий. За одоо говь бол одоо говь байна. Уул ус далаа байвал манай ч одоо бас нуур далаад байна. Тэгэхээр Монгол улс энэ Азийн чийчэнд орж байгаа газар нутаг нь бол ер нь их байгалийн бүх цаг үе бүслүүрийг л манад бол хадгалж байгаа. Тэр утгаар Солонгосын жүлждэрээ зүгээр нэвтрүүлгийн үцгээр дуулж байгаа шүү дээ. Тэр солонгоцод ямар их баярлж байна. Тийм шүү дээ одоо тий. Одоо тэр бол биднэрт бол зүгээр байдаг л одоо нэг тийм юм байгаад идэг тий. Тэгэхээр тэр байгалийн тэр үзгсэн зохисол манад Монгол бас бүх байгаа. Одоо солонгосууд говь мэдхгүй шүү дээ.
Тийм шүү дээ. Тэр зэрэглээ гэж ямар юм байдгийг мэдэхгүй. Тэгэхэд л Монгол дээр л бүхэл тэр дэлхийн бүх улсаар аялцсан юм шиг л манад бол бүх байгалийн зохис бүр манад байгаа. Тэр тэгээ онгон зэрлэг байглаас тэр ямар гоё эрчим энерги авч байгаа бол тэр хүмүүс гэл ботхоор тэгэл одоо монголчийн ил галт одоо жишээлбэл Монгол гэрт хөдөөд бол очиод бол 100 хүндэл гал төлнө шүү дээ. Тэгэл ер нь тэр галын чимээ, тэр галын үнэр гэж ямар гоё идэг лээ те. Амьд галын анир чимээ үнэр те. Одоо тэр нөгөө хүний энергийг одоо судалдаг хүмүүс ярьдаг шүү дээ. Хүний одоо ингээд ажил үс бүтэхгүй энерги мотол гал дээр одоо ил галын хажууд сууснараа энерги нөхдөг. Тэр ажил үсэнд даатгадаг бүтдэг. Тэр нь гал гэдэг чинь өөрөө хүний ариусгадаг. Тий. Одоо манайхан ч гэсэн бас тийм үзэлтэй шүү дээ ерэн тийм ээ. Гал дээрээ сайхан ариулчдیں۔ Гэдэг ч юм уу тийм үгнүүдүүд. Би зүгээр нэг ийм судалгаа сонсч ирсэн та бас мэдчихэл байгаа. Энэ одоо жишээлбэл парта байшинд одоо бид нэр амьдарч байгаа шүү дээ. Орон сууцсан тий. Тэгээ ингээд амьдарч байгаа хүмүүс бол яг нэгэн хэвийн одоо ийм дулаанд байгаад ерөөсөө яг ийм доктортой болчт юм байна л. Биеийнх нь одоо хим альва зүйлийг хүлээж авах юм юмнууд нь ингээд нэг хэмд орчдөг. Ил гал болон гал төлж байгаа хүмүүс чинь одоо ялангуяа Монгол гэрт бол их огцом температур буурна. Огцом температур өснө нөгөө гал түлхээр тий. Тэгээ хоёрдугаар тэр амьд гал гэдэг чинь өөрөө тийм их энерги өвдөстэй юм байна гэдэг нь бол одоо ингээд эрдэмтэд судлаачдын одоо зарим нэг ер нь одоо өгүүлэлт гэдэг гэх юм одоо тийм ээ. Ер нь их тодорхой дурддагдсан байх талууд бас бий тийм ээ. Тийм ч сүлдэндээ манай сүлдэнд гал байгаа шүү. Гал байдаг тийм ээ. Тэгэхээр гал гэдэг бол хүний одоо засал байхгүй. Яг үнэ. Ажил үс бүтэх. Тэр одоо юм бүтэхгүй бол галтаа мөрөгдөг, галтаа зад барьдаг, галаараа ариусдаг. Тэр гал гэдэг бол одоо амьд бие организм л. Тийм үнэ. Монголчууд ч гэсэн одоо гал голомтой бол одоо асар их эрхмэлдэг хүмүүс шүү дээ. Ялангуяа одоо хүүтэй хүн бол өрх тусгаарлахад одоо гал голомтой заавал одоо эцгийн гал голомтын одоо зээнээс авч нөгөө шинэ галын голомтныхаа тулганд одоо аваачиж ингэж хийдэг. За дээрэс нь одоо шинэ бэр болвол бэр болж байгаа хүн бол одоо тэр ган тулгандаа гал голомтонд мөрөгдөг гихмитийн одоо ийм уламжлалууд өнөөхөр нь хүртэл үргэлжлээл ингээл явж л байна л да тийм ээ. Ер нь эр хүн бол галтай байх хэрэгтэй л гэж ярьдаг тийм. Тий, ер нь хит тутаг тийм юунууд бол одоо бүр нэг тийм сайхан юмыг бас эдэлж хэрглэж юмэр бас санагдтыг шүү. Зүгээр ийм нөгөө нэг ийм юун талаасаа биш шүү дээ. Ийм нэг одоо хив маяг загвар одоо өөр юу байдгийг те тэр талаасаа биш зүгээр эдэлж хэрэглэх талаасаа бас ийм өөрсдөө бас тийм боломж гаргуул их гоё юм шиг санагддаг шүү дээ. Нэг хизээш дахин тавтагдахгүй тийм хийцэллүүд ус юмны ард нь бас явж л байдаг тийм ээ. Одоо дэлхийн одоо өндөр хөгжилтэй улс орны хамгийн одоо энэ төрхөний зүйл бол манай монголчууд бол одоо алт зэсгэл яриад байгаа. Одоо алт зэстэй өрсөлдөхөц одоо цахиур одоо сүйлүүд асар их одоо үнэт металл болж байгаа шүү дээ. Цахиур. Тий. Манайд ч одоо байгаа л да Монголд. Тэгэхээр одоо биний бодлоор бол одоо шинжлэх ухааны би дугаар болгонтол ярьдаг л да. Энэ шинжлэх ухааныг одоо бид хөгжүүлмээр байна. Тэр зүйн цахиурыг бол одоо бид маш их одоо боловсруулж одоо дэлхийд дахинд одоо алтнаас үнэтэй зүйл байна шүү дээ. За тэгээд ер нь гэх мэт ийм сонин одоо зүйлүүд бол биднэрт байна. Одоо таны бол өстой дугаар болгон дээр бол би ярдیں гэдэг шиг. Одоо нэг ийм сая бол бурхан буудаа уулан дээр яригч шít. Одоо тэр дууг сонсохоор ямар сайхан мэдрэмж хүнд энерги төрж ийн те. Тэр уулаа магтсан дууг сонсох төдийд шүү дээ. За гэхээр нөгөө талаасаа та нэг тийм сая бурхан буудаа уулыг ярьж хахад бухан хайрхан ярихын өмнө шүү дээ те. Нэг ийм ховор ан амьтдыг н одоо гамгүй одоо бас ийм одоо юу яагаад байна агнаад байна гэдэг ч юм уу те. Эсвэл ховор эмийн ургамлуудыг бас ингээд байна л гэдэг ийм хэцүү байна гэдэг л ийм мэдээлэл бол дурддагдаад өнгөрөөд шүү дээ те. Ер нь энэ одоо үнэхээр ингээд шүтэд дээдэлдэг газруудын маань онгон зэрлэг байдал нэг ийм л төр төрхтэй болчиход байна уу да. Тий одоо тэгээ тэнд байгаа амьтад нь өргөдөж дууслаа. Цэцэг нүднүүд одоо бас ховордож байна те. Асал ханас мар юм бодохоор л юм байгаа юм да. Яг үнэ. За ингээд үргэлжлүүлээ тийм ээ. Тий одоо тэгээ бүрэн хайрхан бол бүрэн хайрхан нь бол Ховд аймгийн Булган сумын төвд урдаас хойш сунж тогтсон дахлаад уул юм. Нутгийн торгууд түмэн он удаан жил бүрэн хайрхан уулыг дахиж шүтэж бол ирсэн байна. Бүрэн хайрхан уул бол охин савдагтай уул гэж нутгийнхаа ярилцдаг бөгөөд Ховд аймгийн Булган суманд гаднаас
цагаачж очсон эрэгтэй хүн баян цатгалан амьдардаг домогтой бол байх. Галууд сумын мандал багийн нутагт бүрэн хайрхан гэдэг нэртэй ойрхоноос бие харсан хоёр уулын хооронд хөршөөгийн динж гэдэг газар хоёр өндөр хээ тамгатай хөшөө бол байдаг. За үүнийг бүрэн хайрхан согоо хайрхан хоёрын уулздаг унааны уяа гэж бол нэрлэдэг ба. Эрт тэр үеэс энэ хоёрын хайрханыг дахих ёсол хийхдээ дааг уралдуулж, сарлаг уралдуулж бүх байлддаг бол байсан баг. Мөн согоо хайрхны хоёр талын замаар сарлаг өхөр уралдуулж тэргүүн байрыг шар өхрийн цолыг төрөө магнад ирсэн морины цол дуудаж байгаа адилаар цолдог бол тусгай магтаал шүлэгтэй байсан гэсэн домог бол байгаа. Тэр магтаалд өхөр малаа хайрсан өнөө бухаа магтсан байдаг учраас энэ нутгийнхаа өхөр сүргээр үргэлжид баян байрсаар ирсэн юм гэж ярилцдаг. За тэгэхээр буян хишиг дууддаг байх нь тийм ээ. Танаа нутагт л нутгийн хязгаар. Тий. Булган сумын төвд. За энэ би одоо энэ бүрэн хайрхан гэд би ч одоо энэ жил булган сум байна те. Ховд аймгийн булган сум. За яг үнэ. Тэгээ торгууд төмний үлгээ байхгүй юу? Тэгээ одоо нэг юм би одоо энэ жил бүр нэг том баримтд бүтээл хийгээд энд үндсэндээ нэг 7 хонсон. Булган суманд. Тэгэд үнэхээр одоо тэр ховор сонин садан зүйлүүд ихтэй. Ялангуяа одоо энэ булган сумын газар нутаг. Тэгээд одоо үеинч алтаа гих мэтэр ингээл наашлан л да. Тэгээ үнэхээр ийм үдгслэн төгөлдөр сайхан газартаа. За дээр нь бол цаашаага юу байдаг? Хил хятад бүгд наримдах хятад ард улсын хил, өрөмчийн хил гэж манайхан ярина. Шинжаан уугрын оронтой хэлэлж байгаа юм л да. Тэгээд тэр булган сум болвол бүр их онцгой. Ягаад гэвэл тэр манай Ховд аймгийн сумууд одоо манайх ч 16 сумтай шүү дээ. 16 сум дотроос одоо хөгжлийнхээ хурдаар одоо тэргүүлсэн байдаг. За дээрэс нь одоо ийм сайхан хайрхтууд за ингээд нөгөө говьтой уучраас нөгөө тахих гэдэг ч юм уу ховор сонин ургамал амтд энд байдаг учраас байгаль их дэлхийг их сайхан харилцах. Ийм сайхан одоо бас нутаг уул усны тухай сайхан ярьж юм л да. Гэхдээ бүрэн хайрхныг аваад ахихтаа тэр сарлаг уралдуулдаг байсан гэж тий. Гэхдээ тэрийгэ дагсан тийм гоё соёл бас байж штий. Сарлагын соёлоо. Тий, одоо сарлагыг одоо ялангуяа одоо алтан хязгаарт бол сарлаг их шүү дээ. Нөгөө өндөр уулын бүсэд нөгөө доршдог, тийм ээ, өндөр уулын бүс рүү гардаг гэдэг ч юм уу. Ийм байдлаараа бол сарлагын одоо бид нэр тижээж нөгөө гаршуулсан сүүс хайлыг нь авдаг. За түүнтэй холбоотой энэ сарлагыг унлаг идэлгээнд хэрэгэлдэг. Одоо тэр нөгөө сарлаг бол их хүчтэй кэтэй амт юм гэж. Одоо ялангуяа одоо ингээд ачаа бараагаа ингээд одоо зөөх гэдэг ч юм уу. Ийм үед одоо тэмээнээс гадна одоо ийм ачлалгын зорилгоор бас хэрэгэлдэг. За дээрэс нь бол одоо унлагны соёлууд бас байна. Ялангуяа энэ сарлагыг сурах гэдэг их хэцүү л дээ. Одоо энгийн одоо нэг бид морь сургадаг л гэж ярьдаг шүү дээ. Тэндээс бол одоо ер нь их хэцүү. Одоо тийм ээ сарлаг сургах бол бараг тэмээтэй тэнцвүүц хэмжээний бас хүнээс уран чадвар шаарддаг. Сарлаг сургах гэн өөрөө. Тэгээд тэрийг гаршуулж одоо ачаа бараагаа тээвэрлэн энтер гэдэг бол аста малчин хүндэл байдаг тийм ухаан шаарддаг ийм л одоо том ажиллаа л та. Ер нь энэ Ховд аймгийн хүмүүс бол ер нь манай өв соёлыг их авч хадгалж хамгаалж болцсон. Энэ ихэнх нь бараг тийм байгаа шүү тий. Дотроо боддог шүү дээ. Олон ясны үлгийн нутаг тий. Одоо тэгээд энэ сарлыг одоо их гаршуулаад явж байна. Гайхалтай тий. Одоо дэлхийд одоо энэ сарлаг хэрэгэлдэг ор Монголоос өөр байхгүй бах тий. Ер нь бол тодорхой хэмжээнд байна. Тэгвэл Монгол улс шиг ийм одоо аж амьдралдаа хэрэглээд тий ингээд явж байгаа улс орн тун цөөх юм билэ. Би бас сайхан яг энэ сарлагны тухай баримтыг олж уншиж илаа л да. Тэгээд ингээд одоо манай хөвсгөлд бол их байна. За ялангуяа одоо араангад бол тэр аяараа байдаг. За алтан бүс нутагт бол тодорхой хэмжээнд ингээд суурш байж идэг. Тэгээд тэр сарлагны та одоо бодоод зүттэй их санал да. Та ер нь зөөхий дуртай юу? Зөөхий. За тэр сарлагны өрөм гэдэг чи одоо бараг 2 ороо юу? Тийм тослогтой. Тий, тослогтой гэж ихтэй яасан гоё харагддаг гэж. Тэгэл өстө нэг юм дуслын төдий сүүгэл одоо ингээд цайнд тусахтал тэр цай бараг сүлэрч явах жишээ нэг гихмитийн ийм ашиг шимээ өгдөг ийм одоо амт юм тийм ээ. Тэгээ ер нь сарлагын сүү чинь бусад малын сүүг бодох юм бол аюу хэмжлэгээний журмаар хэрэгэлдэг гэж би сонсч байсан. Яг үнэ. Одоо будаг шүү дээ.
Одоо энэ сарлагын сүг сайхан хуурайсуу болгоод энэ хотын иргэдэд бол нэг нийлүүлж байвал их зүгээр. Тэгвэл одоо тэр чин бөөн одоо нөгөө антибиотикийн хэрэглээ гэдэг юм чинь одоо энийгээ дагаад багсагч одоо магадaltaй байхгүй юу? Тийм ээ. Тэгээ дээрэс нь одоо нэг ийм зүйлээр нөгшөө бас сарлагтай холбоотой. Юу гэхээр манай одоо гол экспортын бүтээгдэхүүний гол одоо том зүйлийг наалуур болон сарлагын хөөвөр гэдэг ийм хоёр зүйл одоо бол энэ дээр бишээ тэмээний ноос гэдэг ингээ гурван зүйл байна. Одоо сарлагын хөөвөр бол ямар дулаах. Тэр одоо тусгай ингээ бэлдээд яхад тэр чинь ингээ үйлдвэрт ороод ингээ гараад ирэхээр ямар гоё өлчт юм бэ. Бүр үнэхээр гайхалтай одоо тэгээд тийм сарлагын одоо тийм хөөврөөр хийсэн хөнжил гэдэг ч юм уу те. Энийг одоо ингээд нэг өвөл мөвөлд ингээд аваа явчихар тийм хөнжлийг ямар гоё дулаах гэж. Үнэхээр тийм нэг сонирхол юм байлээ. Тэгэхээр бас ийм сайхан бүтээгдэхүүнүүд бас бид нар бас хөгжүүлэх хэрэгтэй байна те. За тэгээд тэр сарлага унлага эдлэгээндээ бас хэрэглэх ёстой байна. Зөвхөн ганцхан одоо сүүлийн жилүүдэд нэг харамсмар зүйл байгаа таач бас мэдж байгаа. Одоо ингээд хоттой хонио болов уу штэ те. Манайхан өмнө нь бол холбоо саадаг байлаа гэж. Одоо бол тийм биш. Одоо зөвхөн махны хэрэгцээнд ашиглах гэдэг. Тэгээд арсыг нэг тушаачих гад одоо хоньны арс бол яг үндэ бол ямар ч үн цэнэгүй болчиход шүү дээ. Гэх мэтэр одоо 5 хошуу малын нэг ашигладаг зүйлүүд маань улам одоо үн цэнэгүй болох. Тийм ээ. Хүмүүс нь түүнийгээ дагаад нэг тодорхой хэмжээнд үнэлэмж байхгүй болчоор хүмүүс түүнийг чинь ингэж авч хэрэглэх энэ нөхцлүүд нь их бага болчоод ингээ малчид маань өөрсдөө нөгөө малынхаа түүхийдээ хэрэглэхгүй бэлий юм руу илүү их тэмүүлцгэх ийм хандлага зөвхөн махны чиглэлээр одоо болчих гээд байгаа байхгүй бүх одоо амьтд маань одоо ямаач тэр ялгаагүй ямаа бол яг ноолууртаа тий гэдэг ч юм уу ийм зүйлүүд бас байна л да. Харин тийм 5 гошоо малаад бид одоо тэр юм боловсруулах хэрэгтэй байна. Харин тийм тэр бол одоо ёстой үнэхээр одоо химжээгүй том баялаг байхгүй юу? Одоо ургадаг алт гэж нэрлэдэг бид нар ноолуурыг тий. Сарлагын хөөвөр бол мөн ялгаагүй шүү дээ. Ер нь бол. Харин тийм. Тэгээ одоо энэ төрүүлж ирсэн сарлагтай хүртэл одоо магтаал хурдан морины цол уншиж байгаа юм шиг бас магтаал шүлэг байдаг гэж. Тийм шүү дээ. Хэлтэй тий. Тэрийг одоо магтан төрүүлж ирсэн сарлагаа одоо тэгээд одоо төрүүлж ирсэн одоо бид нар ч одоо нэг айргийн 5 тэгэл тэгдэг тий. Яг тэрнтэй адилхан сарлаг манаас ингээл айргийн 5 дэрсэн сарлаг ингээл цол дуудаад бас сайхан байдаг багт. Тэгэлгүй яг одоо тэгээд тэр чинь нутаг усанд очихоор одоо энэ жил болгон манайхан нэг өвөлд нэг аймгийн авраг малчин гэдэг ч юм уу шалгаруулдаг шүү дээ. Тэгээ тэр үеэр ч юм уу малын үзэгслийн худалдаан дээр тэр одоо сарлаг за тэр одоо тэр шилмэл малнуудаа танилцуулна шүү дээ. Энэ одоо манай одоо нутаг усны хамгийн хурдан сарлаг. Үнэхээр тэр нь тийм нэг шинж байж л байдаг. Тийм бах тий хурдан. Тийм үнэхээр тийм нэг дүүхэлдсэн тий нэг тийм шинжүүд байж л байдаг. Сарлаг хэдэн км уралддаг юм бэ ер нь? Сарлаг гайгүй. Ер нь нэг тийм нэг 3-4 км-т ерөнхийдөө уралдчих бах. Тийм. Тэгэл одоо энэ сүүлийн жилүүдэд Аранга аймаг энийг их тогтмол хийж штэ яг тайгар чулууны хажууд зохион байгуулж байгаа. Энэ яг сарлагны уралдааныг за Хөвсгөл аймаг бол бас байнга тогтмол одоо зохион байгуулж байна. За тэгээд энэ нь бол одоо нэг сэжүүр нь юу вэ гэхээр би Аранга аймгийн нөгөө тайгар чулуун дээр болж исэн тэр сарлагын уралдааныг очиж үтсэн л дээ. Тэгээ жуулчид өстой үнэхээр сонирхон. Тэр сарлагын дээр ингээл нэг буугаал суухтал 20,000 төгрөг шүү дээ. Тэр сонин тий. Тэгээд тэр сарлагныхаа нэг ийм замбраагүй ивэр тэмтэн шүү дээ. Тэр чинь сүрдмээр тий. Айхтар сүрлэг. Тэгэн гоо тэнд нь ингээд нэг хөөхөн ийм цацаг мацаг хийгээд тэгээ тэн дээр ингээ хүмүүс зураг авахулах их дуртай. Зураг тэн дээр суух төдийд 20,000 бол суугаад зураг авахулахад 30,000 болж байгаа жишээ нэ. Гэх мэт ингээд Монгол хүний аж амьдралын онцлог бол одоо зүгээр аж амьдралаасаа хүн ингээд бизнес мөнгө олох юм боломж одоо манайханд бол бүх хүмүүст л байж л байгаа юм л да. Одоо таны нөгөө өмнөх удаагийн дугаараар ярьлаа шүү дээ Бурмаа багш маань тий. Энэ малчид маань бас өөрсдөө зах зээлдээ одоо бэлэн байхын тулд магадгүй нэг англи хэлтэй болчмоор байна. Тийм ээ 2 зурыг. За болж игэл бүр солонгос хэлтэй болчмоор байна гэдэг үнэн л дээ. Тий. Тийм бас их сонин юмнууд бас байгаа шүү. Энийгээ дагаад нөгөө талдаа бас энэ ардын аман зохиол гэдэг юмнууд айхтар хөгжиж исэн. Энд ч одоо тэгээ сарлагны магтаалыг хэн нэгэн гарч ирээд зүгээр дуртай галсан ч юм уу гараад дуудахгүй шүү дээ. Тэн дотор чи уран цэцэн тийм ээ. Тэгээ олон жил тэрий чинь одоо ард түмэн олондоо хайрлагдсан хүн гарч ирж ил тэрийг дуудана. Тэгэл ерөөлж магтаал тэр тустай хүн дуудана шүү дээ.
Одоо манай Монгол хорим, Монгол найрын том дэг бол одоо тэр штэ тий. Маш тийм гоё ерөөлч магтаалчаа өрчдөг. Маш гоё нутагт андуулдаг тэр хүмүүсээ өрдөг. Энд чинь л одоо бидний нөгөө үнэхээр бит бус өвгээд байгаа нь энэ дээрээ л байгаад байгаа юм л да тий. Энэ өцөө өвд юм байна. Энэ үлдээч хорлоос өв соёл гэж ямар агуу тийм үнэхээр одоо тэг яг сүүлд манай энэ засгийн газар маань Монгол бархлын өдөр тэмдэглэдэг бас энэ их бас их сайхан тий над санагддгийг. Тийш яг тэр өдөр Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрөөр өвлийнхэн сарын шинийн нэгэн Монгол бархлын өдөр ганцхан Чингис хааныхаасаа илүүтэйгээр Монгол өв соёлоо Монгол бархлаа ярил их гоё те. Яг үнэ. Монгол хүн бие биенийг бид ч ямар агуу түүхтэй бие биенээ хайлж хүндэтгдэг байсан. Тэр ёс уламжлал одоо энэ цаг үед алдагдаад байгаа тий. Яг үнэ. Юм л бол уурлал. Юм л бол энэ тэгэл буруу ойлголцоол байна л да. Одоо тэр ёсноос буцаад ирээсэ тий. Одоо тэр 1900 оны үед гадаадын тэр нэг эдэмтэн судлаачтай судалсан байлээ л дээ Монгол хүмүүсийн 100 жилийн амьдралын түүхийг судалсан судалгаа байдаг юм бэл. Би уншиж лээс. Англи хэл дээр гэдэг. Тэгээд тэр судалгаа ингээд уншиж хагаад 100 жилийн өмнөх байсан улсууд одоо ардын хувьсгалаас өмнөх одоо 21 оноос өмнөх Монгол ирчүүд бол маш их тийм тусрахуу, их өгөөмөр, их уужуу тайван, ер нь тийм уур гэж байдгүй байсан юм бэл. Тэгээ хүнд их тусрахуу. Тэгээ хүнээс хүн туслахаараа шан харамж авдаггүй. Тэгээ хийсэндээ хүрдэг. Яс жодогтой тийм ирчүүд байсан. Одоо тийм ир хүн ховор те. Одоо тэгэл аюу хэцүүлчихэд юм тий. Ер нь их олоход хэцүү. Одоо зүгээр жишээлбэл хийсэндээ хүрдэг ир хүн ер нь одоо хоорч. За одоо тэр бол бүр одоо хэцүү шттэ. Одоо хуруу даран болцсон байхгүй. Дээрээс нь нэг зүйл байна. Одоо энэ манайханд бол нийтлэг байж идэг нэг аж амьдралын хэм маяг байгаа шүү дээ. Одоо жишээлбэл гэр барьж гин. Айл ирж буугаад одоо гэр барьж хахад очиод тусалдаг хүмүүс их цөөрцөн байгаа шүү дээ. Гэл ботхоор хүн хүнтэй туслах. Одоо би одоо хотын иргэн ингээл хотод ингээл явж байгаа нийтийн талбайд ингээл зарим хүн ингээл юм өөрцөн тортой юм барай явж байгаа. Тэр нийтийн тээвэрд орохгоо явж байхад нь ингээл залуучууд жааж байгаа нөгөө ерөөсөл амар яар важиртай юм шиг гуулна яг те туслаад тэр сайхан ирчүүд маань гоё. Одоо тэр зан тэр ёсолон буцаа сэргээсэ те. Энэ бол зүгээр хүний хүн болгоны нөгөө хувийн нөгөө юутай л холбоотой тий. Яг нэг би ингээд судалгааны материал ингээд уншиж байгаа яг улс орон болгон юм байдаг гинэ. Магадгүй хөгжлийнхөө нөгөө хөгжлийн явц тийм нэг уруудах юм байдаг гинэ. Тэгээ тэр нь магадгүй ингээд цаг үчлэр ингээд дуусахаар буцаад тэр үндэсний үйл явдлыг сэргдэг. Хүн гэдэг чинь бас их ухаантай хүн юм байл л да. Тэгэлгүй яах вэ? Дандаа юм эрэл хайгуул хийдэг, шинжилдэг, тэр уламжлалт юм а илүү сэргээдэг. Тэр яг бид нар бол энэ буцаа сэргэнэ. 2 жилийн дараа 3 жилийн дараа буцаа сэргэж. Энэ бол сайхан болчихно тий. Угаасаа сэргэнэ. Угаасаа тийм хөгжлийн тийм нэг цикл байдаг юм бэл. Бид нар судалгааны материал уншиж хагаад яг тийм. Одоо Монгол бахархлын өдрөгээ та ярьлаа шүү дээ. Ер нь яг энэ үеэрээ бас залуучууд маань Монгол хүн бүрэл одоо нэг өдрийг бүр үнэхээр нэг Монгол бахархлаараа бахархсан шиг бахархчээ гэдэг тийм сэтгэлгээ бол давмгайлж байна л да. Ялангуяа одоо гадаадын улс оронд амьдарч байгаа иргэд бол гоё төрийнхөө далбааг ингээл одоо амьдарч байгаа тий. Тэр хот газартаа ингээл яах юм. За дээрэс нь одоо сүүлийн үед бол метро болон бусад зүйлүүд дээр тэр Монгол дээл хувцас өмсөө явж байгаа хүмүүсийг харахаар сайхан. За дээр нь манайхан бол өөрсдөө бас тэр өдөртөө тусдаа ач холбогдол өгч Монгол дээл хувцас өмсдөг гэл ингээл явж штэ тий. Тэр танд одоо жишээлбэл одоо Монгол дээл хичнээн ширхэх байна. 2 л. 2 л. Цагаан сараар өмсөн штэ. Цагаан сараар наадмаар өмсөх. Цагаан сар наадам. 100-ны. Нэг өвлийн нэг хурган дотортой. Тэр гоё штэ. Одоо жишээлбэл өвөлд бол байнга өмсчмээр юм шиг байгаа. Тэг үс ярьсан ингээл гоё сэргэлж. Тэгээд өмсөх. Одоо тэгээд юу ч болтохгүй. Тэгээ байнга өмсөхгүй болох нь бид нэг бас тийм яадаг штэ тий. Ажил юу болох. Би ч одоо нөгөө эрдэмтэн хүн учраас энэ тэнд очлыг семинар сургалт явуулдаг хүн чинь тэгээд дээлтэй яваад тахаар бас тий. Бас тэр болж бол уулнаад өдөр болгоод өмсмөр байгаа. Монгол дээл өмсчээр ягаад ч юм хүн цэгцтэй болчихдээ шүү дээ тий. Нуруу тэгш болдог. Нэг нуруу тэгш болоо тэгээд нэг юм муу үйлдэл гарахгүй хичээл явчихдаг. Ямар ч биений тэр одоо биений тэр нэг бас юг галбирыг илүү төөсөх. Яг үнэ. Одоо чинь турхан хүн бол гоё харагддаг. Яг үнэ. Гоё хүн бол гоё гойлагч болох. Яг үнэ. Гоё жимби гээл тий. За одоо чинь нахан хүн бол өндөр болох чи. Ер нь ингээд Монгол дээл гэж өөр сүр бараатай болдог. Биений тэр нэг өөр сэвийг л дардаг. Их гоё шүү тий. Тэгээд энэ нөгөө нэг цаг үлрэлдээ бүр гайхалтай дасан зохицсон тий. Жилийн 4 үлрэлд одоо Монгол дээл хувцсгүйгээр төсөөлөх арга байхгүй шүү дээ. Их хүүтрлээ тэгэл Монгол дээл хувцаал барааддаг үстэй бид нар чинь. Ер нь
Манай нэг найз Америк найз ирээд надад ярьдгээ. Аа. Ганц Америк найз ч Япон солон найзууд байна. Гэхдээ танай энэ үндэсний баярууд чи ерөөсөө тийм юу юм шүү. Одоо хүний тийм заслын хэлбэртэй байд юм шүү. Яг л цагаан сар гэдэг чинь бол одоо ургийн баяр гэж бид нар тодорхойлоод байгаа. Тэгвэл бас заслын тэр жилийнхаа тэр өнгөрсөн жилийнхаа муу муухай юмыг одоо түүртэн хайж сайн сайхан зүйлийг одоо шиний нэгний өглөө бид нар чинь угтдаг шүү дээ. Хамгийн сайхан хувцас өмсдөг, хамгийн сайхан хамгийн ихэнд час цайдныхаа дэж тэнгэр хангаадаг. Энэ чинь бол ургийн баяр гэхээс илүү ёслол тэр хүндэтгэлийн баяр бас тэгээд тэр жилийнхаа тэр нэг заслыг хийдэг л баяр юм да. Тэр шиний нэгний өглөө бид уул ус нарандаа мөргөж залбирдаг чинь одоо энэ чинь заслын баяр. Яг үнэ нартайгаа залгаж байгаа юм. Уул устайгаа залгаж байгаа. Ургийн баяр гэхээс илүү энэ чинь заслын баяр гэж манай тэр нэг Америк найз маань харсан. Биднээс илүү гэрхай ажиж байгаа юм. Тий. Тэгээ бид нар чинь тэр өглөө бол жигтэй хийх тусна. Нар битээ усна тийм ээ. 3 цаг аль 4 цаг аль ерөөс нойр хүрхгүй. Нойр хүрхгүй. Энэ догдолчдаг тий. Баг байхын л нэг тийм байсан. Одоо ингээд нэг үлдчихдэг юм шүү дээ. Тэгэл тэр идээ цагааныхаа тэр өнгөц цайлахыг хараад тэр жилийнхаа өнгөцсийг тогтоодог тий. Тэр өглөө ургах нарыг хараад за энэ жил бол одоо үнэхээр гайхалтай жил байгаа. За одоо тэгэл 7 сар 11 буюу наадам. Монгол наадам биш. Бас наадам бас гигэлцэн шүү дээ. Бас ёс хүмүүжлийн наадам. Тийм шүү дээ. Том тодорхой дэгтэй явдаг. Тэгэхээр манай одоо үндэсний хоёр гайхалтай баяр маань бол одоо дэлхийд гайхагдсан. Үнэхээр гайхалтай сайн уламжлалыг авч үлдсэн. Энүүгээр л бид одоо бахарах юм да. Тийм шүү дээ. Үнэ. Одоо тэгэл одоо таа ч гэсэн тэгдэл байх л да. Наадмын талбайгаа нэг сайхан зөв тойрдог ч юм уу. Эсвэл тэндээс нэг сайхан нэг хуушуура аваад иччихэрл одоо тэр жилийн засал болоо өвчиж байгаа юм шүү. Жил болгонд би наадмын үзтгэлтэй. Стадионтой үзэл. Гэхдээ яг манай стадион бас жоохон багтаалаа тий. Яг болж хэлсэн шүү. Стадион барьчвал ядаж 20-30 мянган хүний суудалтай тань гой сууд машин жишээ тавьж газар бол ер нь манай зайлшгүй одоо тийм зүйл хэрэгтэй болоод байна шүү дээ чинь цаг хугацаа илрэх тусам тий. Тэгээд 93 наадмаа харуус гой музейтэй болмоор байна тий. Сайхан гой ингээд гой шүү дээ одоо ингээд чинь 7 сар 11-ний өдөр бид ингээд гэрээсээ 7 цагт стадионд ирэхээр гой стадионд гой доороо музейтэй байдаг тий. За одоо дархан аваргууд маань одоо ийм зодог шодог хүмүүстэй байсан юм байна. Ийм цол түүхээр наялаад ийм гой цол авдаг юм. За одоо начин гэдэг чинь. За одоо хамгийн анх бол одоо сумын цолтон байдаг юм. Тэгээд аймгийн цолтон, тэгээ аймгийн улсын цолтон. За улсын цолтон бол одоо начин гасглал одоо дархан аварга, даян аварга тий тэд төрүүлэл дархан аваргууд юм. Тэд төрүүлэл даян аварга болдог юм байна. Тэгээд тэр зодог шодог гайхалтай. Тэгээд тэр үндэсний хувс. За тэгээд одоо сур харва, шагаа харва, хурдан морд гээл. Тэрийг харуулсан гоё юм музейтэй болоосаа л гэж дотроо бодож байдаг. Өнөө. Тэр бол одоо зайлшгүй яг шаардлагатай болж эхэлж штэ. Тэг тулгамж байгаа асуудал гэх юм уу? Тийм. Шаардж байна. Цаг хугацаа биднээс нэгж байна. Ер нь Монгол улс даяарчлалын нийгэмд бол дэлхийн нийт Монголыг харж бахархаж байна шүү дээ. Сая бол Францын ерөнхийлөгч яриад монголчуудаар ямар их бахархаж байна. Солонгос, Япон, Хятад одоо дэлхийн бүх улс орнууд энэ их хоёр гүрний тунд Монгол улс 3 сая хүн хамтаасан яаж ингээд тусгаар тогтнол авч үзээд үндэсний өв соёлоо уусгахгүйгээр ингээд авч үлдээд байна гэдэг нэгдсэн үндэсний байгууллага дээр ЮНЕСКО дээр хүртэл одоо гайхаа шагшин багтаж байна шүү дээ. Яаж та нарын өв соёлоо авч үлдээд байгаа. Энэ чинь Монгол улсын дархлаахгүй үндэс. Яг үндэ дархлаа. Яг үнэ. Ондорсож байгаа байхгүй бид нэр. Уусч гоогор шиг энэ урд тэр бом 400 сая хүн байна. Хойно Оросд 300 сая, бараг 200 сая хүн тий. Гэтэл лаг тий бид нар бас ингээ ботхоор тий нэг уусахгүй шүү дээ. Ирэн тий. Одоо өчнөөл бол уус бол уусгаар он цагууд одоо түүхийг харахад бол байж л үйдэг шүү. Тэгэхээр бусад улс орнууд ирээд гайхаад байна. Та яаж энэ үндэсний Хятадд очиод Оросд очиод Монголд ирэхээр Монгол өв соёл байх. Яг үнэ. Гайхаж тий. Тий, яг тэгдэг. За одоо тэгээд өргөжлөх тийм ээ. Одоо гоо 3 сайхан гэдэг төрийн тахлагч байгалийн зогсболт газар байна. За. Гоо 3 сайхан байна бол одоо Өмнө Говь аймгийн төв Далан задгатаас баруун тийш 180 км цууран үргэлжсэн хэд хэдэн нуранаас тогтох баруун сайхан, дунд сайхан, зүүн сайхан хэмээх 3 том нуруу бол байгаа. 3 сайхны нурууны хамгийн өндөр нь бол одоо зүүн сайхан уул бөгөөд далайн түвшнээс дээш 2846 м-тэй өндөр өргөгдсөн байна. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш хонгорын эс нэмэгт хэрмэн цав зулааны гол зэрэг нутгийг хамруулсан хамруулан гой 3 сайхны байгалийн зохицуулалт газар бол одоо байгуулсан байна. 1993 онд 2 сая
689,307 гай талбайг бол хамруулан баталгааж болсон байгаа. Өвнөгов аймгийн Баян талаас Сэврэ, Болгон, Хөрмөн 3 тэс сумдын нутагт орших гой 3 сайхан бол Сэврэ зөөлөнгийн нуруу тэдгэрийн хоорондох хоолой түнц тогтсон хонгорын эс, зулганаа эс тарамцгийг бол хамарж байгаа. Элсний хамгийн өргөн нь бол одоо баруун хойш 27 км үржилдэг. Хамгийн нарийн төвсгтээ 800 м өргөн байдаг бол байга. Байнгын устай гол байхгүй бөгөөд ёл, зулганаа, хонгор, хавцгайт, гэгэт гэсэн 5 буулдаг аршин бол байгаа. Уулын хөрөн, говийн бор хөрс бол зохилж байгаа. Сэврэ уул нь бол одоо далайн түвшнээс дээш 2548 м өндөрөгцсөн байгаа. Зөөлөнгийн нуруунд далайн түвшнээс дээш 2350 м өндөрт өргөгцсөн байгаа. Тэдгэрийн хооронд ёроолоор 9 хужир, марц, нуур, тойрон зэрэг хотос хоолойтой. Гой 3 сайхан ууланд бол одоо хавар 4-р сарын сүүлчээр Монгол сакура буюу бүүс цэцгэлдэг байна. Та үзсэн те? Тэгсэн. Үнэхээр яг сакура шиг гайхалтай те бүүс цэцгэлдэг. Гэхдээ энэ бол их хоорцсон юм бил. Одоо угаасаа цөөрчл байгаа ах л да тий. Тэгтээ их сонин шүү те. Үнэхээр гайхалтай. Танд гэхдээ нэг ийм мэдрэмж төрдөг одоо говьд очиод би бүр зориудаар нэг тэгж явж утсан л да нэг ийм уртын дүүчнтэй морин хуурчтай. Тэгээд ингээд яваад тэгэл ингээд энэ манай хайрхан гэлдэг. Тэгээд тэр хайрхныхаа наа тэр нэг уртын дуу дуулуулахаар тэ хүний бодол сэтгэл чи ямар тийм бүр ариусгах шиг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Яг тийм нэг энергитэй юм шиг байна. Бүр нэг тийм нэг бүр ингээд уртын дүүчний дуу ингээд бүр ингээд байхгүй болчихж байгаа шүү дээ. Ямар гоё зогч байна тий. Одоо бид нар бол тайзан дээрс уртын дүүг сонсоод байгаа шүү дээ тий. За тэгэл дараа нь нэг Монгол гэрт сонсохоор бас нэг арай өөр мэдрэмж төрөд идэг тий. За алтайд сонсохоор бас нэг өөр мэдрэмж төрж магадгүй. Хангаад сонсохоор өөр. Говьд бол бүр их өрөмцсөн юм билээ шүү дээ. Тэр бүр нэг тэр нэг чимээ нэг алдардаг гэж ярьдаг шүү дээ манайх нэг тий. Тэр нэг чимээ алдарсан тэр үнэхээр л нэг тийм тэр энерги бол тэгж сэрдэм шиг надад санагцсан тэр байгаль итгэлгээс авдаг. Тэгээ тэр уртын дууны хөг аялгуу ямар агуу байна. Тэр байгалд яаж гоё тасан зогцож байна. Яаж гоё тийж гоё уусж байна тий. Ямар гоё амьд мэдрэмжийг тэр хүний сэтгэлд авчирж байна. Саас гайхалтай. Одоо тэр нэг тэмээ одоо ингээл бэлчээрлээл тэгээ ингээл наашаа ингээ явж явах тэр наахан талдан дээр говь бол цэлгэр удам шүү дээ. Тэгэл ингээл яг тэр тэмээ ингээ сэрдэсгийгээл ингээл алсыг хараал. Тэгэл тэр нэг уртын дуучин тэр нэг аймаар дуулж байгаа шүү дээ тий. Гэл ингээд утгаар говьд тий. Очихоор хараа их цуцдаг тий. Тэр хөчлөлөөс одоо хэдэн зуун километрийн цадхилаад хаад. Тэгэхэд яг үнэ хараа болвол өстэй өндөр цуцдаг тий. Одоо яг цуцдаг шүү. Одоо очихоор ингээд яалтчул хараа цуцдаг. Тэгээ яг монголчууд бид бол ер нь тал газар ингээд байгаа улсууд одоо говьд амьдарч байгаа улсуудыг холын харааг сайн мэддэг. Тэгдэг баг. За энэ бүхэн ойрхон газар доо ингээд тойрол орондоо гэж онгод 50 км явчих. Одоо тэгээд тэр хүмүүсийн тэр газар нутгаа бас зааж өгч байгаа байдлын тэр бол их 50 сайхан ярина шүү. Оо муу нүүхэн тийм. Тэгээ нөгөөд нь явахад 50 км. За ойрхондоо энэ хайрхныг даваад байгаа. Дөнгөж хайрхан руу очиод 100 км явчих. Тийм ээ. Аюултай. Тэгээд манай энэ монголчууд бас өөр хоорондоо ярьцгаал дээ. Аюултай ярьцгаал хүмүүс гээ те. Газар заа нөх юм бол ингээд нэг хурууныхаа югаар л ингээд чиглүүлээд идэг гэл. Хурууны дахираас хамаараад. Хамаарад их олон зүйл бол. Шулуун бол за тэгэл шулуун заах юм заа 100 км явна. Жааш дахиралдах юм бол 50 60. Харин тий. Гэл сонин шүү. Тэгээ одоо би говьд бол өмнөх жил би бас говийг өвлөөр зорьсон. Нэг ажил хэргийн шаардлага. Тэгээ яваад очисон чи говьд би ерөөсөө тийм усгүй дандаа худаг л байд юм байх гэсэн чи яасан гой гол мөрөн бас байна тийм. Үнэхээр бас сонин шүү. Тэгэл тэр яг хүмчин болвол нэг хариулж байгаа мал шигэ гэдэг ч юм уу те тэр нэг амжиргаа залгуулж байгаа тэр амьдралын хэв маяг шигээл байд юм билэр ч тэг хүний зан харилцаа тэр юунууд нь тэгэл манай телевизийн баг бол очсон л доо. Ингээл очиход тэр хүмүүс ямар нөгөө хүн их цөөтэй байдаг учраас хүний мөрөөсөл болцгоодсон. Тэгэл ингээл ороод ингээд янгот даалуу тоглоё гээл би тэд зураг авалт хийгээд 3 4 хансан л та. Тэгэл ирээсээ даалуу тоглоё гээл ирээсээ орой болгоо. За тэгээ даалуу тоглоё л гэдэг. Тэгээд тэр хүмүүс тийм хүний мөрөөсөл ялангуяа одоо говь тал руугаа жоохон хүн ам жоохон
цөөхөн талтаа байна уу да гэж. За ихэнх хүн хүч бол одоо уул уурхай талд нь илүү их одоо суурьшсан байх нь бол одоо судалгаа гарч харагддаг. Зүгээр ингийн амьдрал дээр ч харагдаж байгаа. Яг мал аж ахуйгаа түшиглээд амьдарч байгаа хүмүүс нь тоо бол их цөөтэй юм шиг надад тийм мэдрэмж төрж ирсэн шүү. Тийм ч бас нөгөө соёлын гавь зүтгэлтэн ишгүр газрын говийн ганц айлг гэдэг чинь амар юм шиг. яг л үнэн байгаа тий. За тэгээ баруун сайхан ууланд бол одоо 400 сая жилийн өмнөх Майнтын чулуулыг ил гарсан сонь тогтцол бүхий газар бол байдаг. Аялал жуулчлалын үйлрэл эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн баг үед аргал ангир сүргэлэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь баян цаг, төөргийн ширээ, хэрмэн цав, бөгийн цав, гурилын цав зэрэг үлэг хөрвлийн хамгийн баялаг олдортой нутгууд бол байдаг. Ёлын ам, дүнгэнэгийн ам, хонгорын гол, зулгаанын гол, гэгэнтийн хөндөй, бурхан дуул, хэрмэн цав, улаан хонгол, бөгийн цав зэрэг байгалийн түүхэн дурсгалт газар байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аж жуулчлал амжилттай бол хөгжиж байгаа. Говь гурван сайхан уулыг бол 2012 оны 8 дугаар сарын 24-нд Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн зарилгаар төрийн дахлахад уул болгосон байна. Говь гурван сайхан байгалийн зохицборт газар 48 овгийн 164 төрөлд хамаарах 350 гаруй зүйлт гурс урмал бүртгэгдснээс завсрын унган урмал 48, үлдэц урмал 11 бол байгаа. Төв Азийн унган ботаны толгон яган цэцэг, цөлийн аргамжийн цэцэг, хар өвснээс гадна жигд, хайлс, тоорой, заган ой, сухайн төгөл, зэгсэн шугуутай зэрэг үйт урмал 35 зүйл, нийлмэл цэцэгтэн 25 зүйл, саргаатан 23 зүйл, тоонулжтан 21 зүйл, буурцагтан 20 зүйл, лөөлтөн 18 зүйл, сонгонтон 10 зүйл, уруул цэцэгтэн 8 зүйл зэрэг зүйлс бол байгаа. Монголын улаан номонд орсон аргал янгир, ирвэс, хар сүлт, ирээн хүрэн, хадны суусар, шилүүс, мануул, цоохон, цоох хувьда өөхөн сүлт болно. 5 хурууд атэг даахаа зурам, цагаан зэр зэрэг бол амьтад бол байгаа. Өмнө Говь аймгийн 70 задгад сумын нутагт говийн цөлийн бүсийн нутагт орших зүүн сайхан уулын ёлын амныг өрмөц сайхан тогтоц үзэгсэнд сайхан байгалыг хамгаалахаар анх 65 онд улсын тусгай хамгаалтанд бол одоо авсан баг. За тэгэхээр үнэхээр одоо нэг тийм одоо цаг гэж ярьж байна тий. Цаг байдаг газар зуд болдгоо л гэж манайхан ярьдаг. Ер нь говийн одоо тэнцвэрт байдлыг л говийн бас усыг гол одоо баланс үстэй тий. Балансыг нь бариулдаг одоо. Гэтэ яг энэ дэр нэг юм ярихад нэмээд ярьчих одоо манай энэ говьд ашиглаж байгаа энэ уул уурхайнууд говийн цэнгэг усыг бол одоо үндэл дуусгаж. Тэр гүнд байгаа хямдтгуул яваад. Тэг хэдэн тонноор хэдэн купер одоо бүр тонн гэж ярихгүй сайд гэдэг чинь одоо хэдэн купер нь ус хэрэлж байгаа байхгүй. Тэг одоо говь одоо ингээд одоо оюутлахоо одоо ингээд усыг дандаа гүний ус хэргэлдэг. Одоо тэнд одоо хяналтч байдгүй. Би энэ оюутлаход маш их сэтгэл харуулдаг. Одоо төр зэсэг одоо ингээд тэр говийн ус гэдэг чинь өөрөө говь гэдэг чинь өөрөө эмцэг эко байхгүй. Тэгэхээр тэр эмцэг эко ус нь хөрсний газрын гүнд байгаа ус нь ингээд дуусчих юм бол тэнд одоо ан амтан амьдрах уу байгалийн тэнцвэрт байдаг алдагтаад хэцүүдэнтэй. Хэцүү. Тэр би одоо энэ оюутлаход одоо энэ уул уурхай ашиглаж байгаа гүний усаа болоо. Энэ хөрсний саарл усыг ашигла. Сайн жишээнүүд байна. Говьд одоо нуур бүтээж байгаа, нуур бий болгож байгаа хувь хүмүүс бол байгаа. Тэр усуудтай би уулзч л явсан. Сайхан хиймэл тий. Иргэдэн ингэж хөдлөд байгаа төр нь хайга. Ерөөсөө хайгаар. Нэр энэ бол тоглоом биш шүү. Одоо сүүлийн үеийн судалгаа байгаа шүү дээ тий. Хэдэн он цэвэр усны нөөц чи юу болох гэдэг. Одоо 2025 он гэхэд ирсэн Монгол улс. Харин тийх ойрхон тоолсон шүү дээ. Одоо говь одоо ус болчих. Харин ингээ ойрхон тоос сонсоод байсан байхгүй би. Чи одоо юу болж гинэ гэж бас бодогдох шиг. Ер нь дэлхийд манай Монгол шиг ингээд гүний цэнгэг усаар машина аваадаг, байшингаа барьдаг, гэр орноо аваадаг, хувцас аваадаг. Орон дэлхийд төр хааж байлгүй тий. Одоо тэр уул уурхай бол одоо оюутлах бол одоо усыг бол одоо үнэндээ хэрэглээд дуусчих. Кубер нэрж гэнэ гэж шүү дээ. Тоон моо гэж ярихгүйсэн. Тий, тэгэхэр ч аюултай байхгүй тий. Одоо яг хөө тэгэл говийн нэг малчидтай бол заг чи илчтэй төлөө юм биш тий. Төлш болоход. Тэгээ яг хөө юм тодорхой хэмжээний одоо заг хэрэглэхийг зөвшөөрдөг. Мэдээж их хэмжээгээр хэрэглэх юм бол түүнийг нь харгалдаг. Ийм тусгай бас зохицуулалт энэ төр бол үйлчлэлтэй мэлэн шүү. Говийн ингээд амьдралтай танилцаа явж байхад. За тэгээд би нэвтрэл дуусгахын өмнө говь гурван сайхны
уулын домгийг ярьчихэд хөө. За тэгээ их бас их манай домгууд их хүчтэй амьтээ тий. Тий. Юу лээ гэж бодогдохоор тий. Эдгээр уус нь бол одоо үзэгсэнд 3 сайхан бүсгүй бол байсан баг. За Гой 3 сайхан. Хангай нутгийн энэ 3 нас бий жигдэс үзэгсэл нь гоо бүрдэх үед эцэг нь огтоо тэр хавийн хөгшин ноёдод бол өгөхөөр сүй тавьсан баг. Цэвэр шиг огт нь хоорондоо хилцээд уул усыг давж ус мөрний гатлан хүлэг морины хурдаар өмнгийн цэнхэр говьг бол одоо зорьсон баг. Тэд явсаар тэртех говьд ирж харцын бор гэрт амьдэн суу. Сайхан 3 бүсгийн тухайн амд амьдсан яриа гой нутгаар тарах. Хээрээр гэр хицээр дэрхийн амьдэрдэг өлзийт цагаан цогт хэмэх 3 сайхан залуу тэдэнтэй учирдаг болсон баг. Уулздаг байсан шүү. Учирдаг болоод хорнолон суухаар болцоо тоосон баг. Гэтэл өөдгөө нэг нь зарцсан эзэн ноёндоо ховсноор баривчлан хар гэрт ороод гав гинж зүүн байцаасан байгаа. Тэр гурыг хоньны бэлчээрээс холдолгүй аргалчин болгосноор мөнөх 3 тийхүү хангаагаас ирсэн 3 охинтой уулз чадхаа болж ас зүүн зүгт өлзий довоо, цагаан овоо, цогт овоо нэртэй 3 сайхан хайрхан болж сүндэрлж он жилүүдийн уртад 3 залууга хүлээсээ нөгөө 3 охинч 3 сайхан уул болон мөхөрсөн гэдэг домогтойгоо. Тэгээд хизээнийн цагт хилцээ болзоо ёсоор хонгор жаахан хөвгүүдийг заавал ирнэ хэмээн уран цагийн төрөвчээр ногоон торгон дээлэр гойж улирлын сэрүүн намраар цагаан эсхийг тооцогд асааж газар тэнгэрийг бол савслахад гангалж суудаг болсон гэсэн домогтой байна. Гой 3 сайхны домог. Манай домгууд их аюултай тий. Одоо энэ домог гэл ингэхээр бүр нэг юу лээ гэж бодогдохоор тий. Ер нь Монгол улсын уул усны домог нь бол ерөөсө газар бүтсэн тэр зүйлийг л илэрхийлээд байгаа. Энэ уул нуруу тэгж үссэн. Одоо дэлхийн хамгийн анхны хуурай газар чинь л ерөөсө отгон тэнгэр хайрхан шүү дээ. Отгон тэнгэр хайрхан бий болсноор энэ дэлхийд хуурай газар уул ус бий болсон байна. Тэгэхээр манай энэ уул усууд бүгд үүсэхтэй домогтой. Тэр домог нь яг тэр байгалийнхаа зүй тогтцыг олоход бий болсон домог. Тэгэхээр энэ бол одоо хутлаа биш үнэ. Одоо ингээд бид нэг эн чинь бол нэг тийм амнаас ам дамжигдэн ярьсаар л ирээл одоо энэ цаг үед одоо бичиг номдор тэмдэглэгдээ. Хошидж яригдана. Хошид бол яригдана. Гэхдээ бид нар энийг одоо энэ хэр их өвлүүлж уламжлуулж явж байгаа хүмүүс үлээ. Тэг ер нь гэдэг бас асуудал тий. Нутгийн яг таны хэлдгээр нөгөө нутгийн иргэд маань л энийг хийж байгаа тий. Хийж байгаа шүү дээ. Яг үнэ. Ярьж байгаа. Одоо ингээд яваад очихоор нэрээ тийм их сонин зүйлүүд ажиглагддаг шүү. Би одоо нутагт ингээд яваад очихоор бүр үнэхээр би мэдэхгүй ийм зүйлийг одоо хөдөөний малчин хайзан байна. Одоо мэддэг те. Хин нь одоо тэр нутаг усандаа эзэн болж үлдэх үү? Хин нь явах уу гэдгийг өвгөд хөгшөд хүртэл мэддэг байсан юм шүү дээ. Тэгээ тэр нутаг усныхаа тэр нууц чанд тэр юмнуудыг тэр үлдэх хүмүүстэй одоо зааж хадгалж одоо нүдний цэцгийн мэт харж хандахыг одоо зааж өгдөг гэсэн байна. Бид нар бол зүгээр нэг тийм сонссноос цаашгүй яг мэдэхгүй. Тэгээ ингээд бодоол явж исэн л да. Ийм л учраа бас чансан байд юм байна даа ч гэдэг ч юм уу тиймэрхүү талаас их бодогдсон шүү. Ер нь Монголын энэ домогуудыг сонсохоор дэлхийн ертөнц үүссэн домгийг л илэрхийлээд байна. Тэгэхээр монголчууд эртний арт юм л байна. Эсвэл тэр хүн төрлөختний өлгийн нутаг Монгол юм аа. Одоо миний номдор тусгацсан ба тий. Хүн Монголоос гарсан юм үүссэн юм. Одоо сурагчид бол одоо Африкаас үүссэн л гэдэг ааш. Тэр чинь бол одоо нэцагдал байгаа. Монголд үүссэн тэр зам маань Монголын говьд хүн үүссэн юм байна. Тэр говьд үүссэн хүмүүс чинь л одоо энэ домог нь одоо энэ байгаль дэлхий уул ус бүрэлдэхүүн бий болохыг л эдгээр маань илэрхийлээд байгаа. Одоо нэгснээр амьд сурах толигч л байгаа. Манай уул ном дээр өгшөө энэ юуны тухай дурсагдах уу? Одоо говь гэл ярихаар надад илүү их тод тусж юм л да. Одоо Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр оршдог нөгөө энергийн төв гэж ярьдаг шүү дээ. Дурсагдана тий. За тэр үед л илүү их илүү хойшоогоо одоо явахаар нь яриа да тийм ээ. Одоо дэвсгэр рүү одоо орж байгаа шүү дээ. За дэвсэг эхэлж байгаа тий. Одоо дараагийн нэвтрүүлгээр одоо ингээд дэлгэр хангаа. Тэр одоо тэр хар уул гэж нэрлээд байдаг чинь зөв билүү? Аль эсвэл албан ёсны юу ямар юутай вэ? Тий одоо хоёлаа илүү дэлгэрэнгүй ярин тийм ээ. Илүү яриад домоо мог нь бол одоо хоёлаа илүү ярих. Илүү ярин тий. Ер нь сайхан уул хайртууд бол одоо энд бол байх. Тий одоо би бол нэлийн амар хүлээлттэй байгаа байхгүй тий. Одоо тэрийг хизээ ярих үү? Энийг дэлгэр хангаа уул ярина.
За. Дэлгэр хангаа уул, дийл уул, ёлын ям, жагланд хайрхан, зоргол хайрхан, их дайн уул, их богд уул, их газрын чулуу, баг газрын чулуу, их нартын хад, марц хайрхан, мөнх хайрхан, мөнгөн захир, номгон хайрхан, ноён уул, ноён хангаа уул, отхон тэнгэр хайрхан, аршаан хад, сонгон хайрхан уул, сутай хайрхан, суур хайрхан, сийлэнхийн нуруу, сүүнхэд уул, түргийн уус, ухтам уул, хангай нуруу, хан хөхийн нуруу, хасагт хайрхан, хан хинтийн нуруу, хан тайшрын нуруу, хархрын хайрхан, хан баян зүрх уул, хан жаргаланд нуруу, хар ямаад, хар азаргын нуруу, хорог хайрхан, хордос сардгийн нуруу, хойд цэнхрийн агуу, хөх сэрхийн нуруу, хөгн ах хан уул, хүйсийн 8 нуур, хицүү хад, цам гаруу, цагаан шууд, цэнгэл хайрхан, чандман, чингэлтэй хайрхан, шилийн богд, шүтэн уул, ээж хайрхан, эрхэд хайрхан, төрийн тэгээ төрийн тасгад, төрийн тусгай хамгаалалт уулын одоо төр төмнөр дахиж бол тэр домгийн талаар ингээд яриад. Ерөнхийдөө одоо ингээд 77 хайрханы талаар одоо ингээд ярих нь юм тий. Чааш та одоо ингээд явчих. Одоо бид бол одоо зөвхөн одоо Дэ үсгэн тий. Одоо 20 хэдийг ярьж байгаа. 25 бол хайрханы талаар л одоо ярьж. Тий. Одоо цаана одоо 50 гаруй хайрх илүү дэлгэрэнгүй их гойгоо. Одоо манай монголч одоо их давсан уул хүртэл байгаа шүү дээ. За одоо энд одоо яригдана. Их сонирхолтой. Бүхэл бүтнээрээ давсуу. Тий шүдэн уул гэж одоо байгаа шүү дээ. Одоо давс одоо хэдэн сая жилийн өмнө үлдсэн хүний биед хамгийн сайн. Одоо манайх чинь давсаа гаднаас импортоор авдаг байхгүй. Бас харамсмаар. Тий шүү дээ тий. Одоо манай дотооддоо энэ давсны экспорт хөгжүүлэх бүрэн боломжтой. Тэр давсны ямар найрлагатай хүний биед ямар ач холбогдолтойг яг дараа дараагийн нэвтрүүлэг илүү дийлэнгүй авч үзсэн. Тий. Миний лам мэдхийн одоо жишээлбэл Увс аймгаас амар их давснууд нийлүүлэгдтiin тий. Нөгөө их нууруудын одоо хотхрын бүсэд нуур шүү дээ. Тий. Ус нуур за тэгээ бусад нь бусад ингээд юунуудаас их татагдж орж ирж байгаа шиг. Тэр шүдэн уул нь бол ерөөсө давсан уул ахгүй. Тэр чигээрээ тий. Их бүтцэн. Тэгээ эдэн сая жилийн өмнө тогтцсон. Тэгээд хүний биед хамгийн их кальц тэр давсанд бол хамгийн их кальц авалдаг байхгүй. Одоо хүүхдийн архид бол одоо маш их хийдэг. Одоо кальц дутагддаг. Одоо хөгшчүүд маань одоо кальц одоо хөгшчүүд гэлдэггүй дээ одоо залуучууд ч одоос кальц дутагддаг болж. Энэ бол одоо хоол хүнстэй л холбоотой байна. Тэгэхээр тэр одоо бидний тэр байгаа тэр шүдэн уулаас олборлсон тэр давсаа хэрэглэх юм бол бид одоо кальцийн асуудалгүй боллоо гэсэн үг. Одоо таны бас ярьж байгаа хүүхдээ архид гэл энэ бол одоо бүр амар өлчлөө шүү дээ тий. Бараг хүүхд болгонд ийм төрх систем шиг болчлоо тий. Уг нь бол ийм байдгүй байсан шүү дээ тий. Тий одоо намайг л хүүхдээ хадл мэдтгүү лээс. Тэгээд одоо бүр сүүлийн үед нэг юм хэцүү юм байна тий. Одоо нэг утаа л байгаа юм л да. Утаа тий. Энэ утаан дотор ч бас том асуудал байна гэж яригдээд байна. Та энэ дээр ямар хөрсний бохирдол их байна. Тий. Одоо маргааш одоо дэлхийд дээр хамгийн байгалийн гамшигт нөхцөлд Улаанбаатар хот маань амьдарч байгаа. Хэцүү тий. Одоо тэр ЮНЕСКО тэр нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан тэр байгалийн тэр одоо хүнт одоо тэр нэг хүнд метан. Одоо эн чинь бол 20-30 жилийн дараа хамгийн их өвчл бий болох. Тэгэж шүү дээ. Одоо харж байгаа одоо манай Монгол бас хор тавдраараа дэлхийд тэргүүлдэг. Өвчлөлөөрөө бид хор тавдар тэргүүлдэг. Хөрсний бохирдлоороо бид дэлхийд тэргүүлдэг. Одоо энэ уух ус маань хүртэл одоо бохирдсон. Одоо асар их одоо бохирдолтой усыг л бид одоо хэрэглээд. Энэ бас л харамсмаар л тоо. За гих мэтийн одоо зүгээр яг эмзэглэх юмнууд их байна л да. Гэхдээ бас бүгд болохгүй байгаа юм уу гэж болохоор бас нэг ямар ч байсан аажмаар урагшлаад байх шиг улам ухраач байх шиг тийм бодол мэдрэмжүүд бас төрдөг шүү. Хүний хөгжлийг хүнийг устгах зүйл бол техник технологи гэж байгаа. Хүн өөрөөсөө бол устгах гэдэг эрдэмтэд ер нь хэлдэг ш. Тэгдэг тий. Ер нь хөгжлийн семинарт сууж байгаад гадны эрдэмтэд Нобелийн шагнал авсан эрдэмтний хүртэл лекцэн суучлаас. Тэгэхээр тэр эрдэмтэд бол тэгж хэлдэг юм лээ. Хүн өөрөөсөө л мөхөн. Хүний мөхөл бол ерөөсөө хүн өөрөө л байхгүй. Өөрсдийнх нь үйлдэл болон өөрсдийнх нь одоо нөгөө хөгжүүлж байгаа янз бүрийн юмнуудтай холбоотой тий. Олон зүйлүүд бас одоо нэг ойрын чи яг одоо манай Монгол улсын замын хөдөлгөөнд орж байгаа энэ машины 60-70% нь пүрүс байгаа. Пүрүс машины чинь тэр батарей гэж байдаг байхгүй. Манай Монголд одоо энэ батарейг боловсруулах үйлдвэр, тэрийг ашиглах үйлдвэр манад байдаг. Тэгээ одоо тэр батарей чи одоо хайдл болдог. Тэр батарей чинь хөрсөнд 1000 жил одоо хөрсөг бохирдуулдаг. Энэ их одоо бохирдлыг одоо бид яах вэ те? Гэх жишээний
Тийм шүү дээ. Одоо манай ч одоо пүрүүс орж ирсэн жилүүд нь хэдэн он байд. Одоо замыг нөлөөд орж байгаа шүү дээ. Хэрэглээ болчихлоо шүү дээ. 70-80% пүрүүс байгаа. Тэр пүрүүс авсрах батарей хэрэглээд хэрэгжилж байгаа шүү дээ. Манайх бол одоо боловсруулах үйлдвэр бол одоо манай. Яг Монгол улсын сургууль дээр батарей боловсруулах, ашиглах тийм инновац бол явагдаж байгаа. Тэгтээ тэр чинь яг аваад ашиглаж байгаа зүйл байгаа. Одоохонд бол байхгүй. Судалгааны шатндаа л судалгаан дээр явж байгаа. Тэгтээ явандаа бол болох магадлал бол байна тий. Одоо жишээлбэл та нэг зүйлийг ярьдэн штэ. За хорт авдрын тухай хоёлаа нэг хальт одоо сая дурддагдаад өнгөрч штэ тий. Одоо энэ Монгол улс гэдэг чинь Монгол хүн гэдэг чинь нэг юм хорт авдрт их ойрхон болчлоо гэж. Тэгэхээр үнэхээр тэргүүлж байгаа нэг хүн ноогдох гэдэг ч юм уу тэр хүн амынхаа тоогоор. Тэр энэ одоо жишээлбэл малчин хүмүүс нэг ингэдэж штэ. Гихтэр нэг аккумулятор аваад нарны их үсэр хэрэглээд байгаа штэ. Тэгээ нэг хоймортой аккумулятор тавьж тэр чи одоо тэнтэл тавихаас өөр арга алга л да. Тэгээ нөгөө идэж ууж байгаа юмтайгаа ингээл холилдоод ирэхээр эн чин өөрөө буруу юм шүү гэдэг зүйлийг бас ярьдаг. Тэгээ аккумулятор ч өөр мөнгө ус баг шүү дээ. Тийм шүү дээ тэр чигээрээ тий. Мөнгө ус чинь хүний биед ямар их хортой байлаа тий. Тэгэхээр л тэгээ ахын юмтайгаа холилдоод тий хүнснийхээ зүйлүүд. Тэгээ одоо энэ манай Монголд одоо энэ орж иж байгаа нь будагч байцууд гэдэг баг. Одоо энэ орж иж байгаа нь ахын хэрэглээнд хэрэглэж байгаа одоо энэ ор шкаф ч юм уу тий тавилгууд байгаа штэ. Энэ тавилгууд амар юм байна штэ тий. Асар их одоо хорт байц. Манай тэрийг судалдаг тийм лабораторид манай энэ гайл дээр байдаг баг. Яг одоо стандарт төвшөнд байна уу байхгүй юу гэдгийг тий. Одоо нүүр бардам байл. Ерөөсө байдгүй. Тэгэхээр тэрийг одоо манайх одоо энэ будгийг одоо будагч байцууд байгаа штэ. Одоо гаднаас орж иж байгаа энэ мебелэн ор сандал ширээ шкаф юу гэдэг тэрий чи одоо ахын хөрөнд хүн гэдэг чи өөрөө ахын хөрөнд асар их хортдог юм байл та. Одоо ингээл та хатарангаас сууж байгаад одоо ингээл хортой байцаар ботсон ширээ сандлыг бол бид одоо ингээл энд тасалгаанд байх хугацаанд л амьсгална. Тэг ингээл барин хөрн тэг хөрцгүүгээр хурж байгаа учраас хамгийн их тэр тийм болохоор манай сүүлийн эрдэмтэд маань болоо яриад байгаа штэ. Би өөрөө тэр салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол хэлээд манай эрдэмтэд ярьж байгаа манай найзууд л байгаа юм л да. Тэд тэр хийж байгаа. Одоо энэ ахуй хүрээнд байж байгаа нь процессоо бид ахуй хүрээнд асар их хортож байна. Одоо сургууль дээр хүүхдүүд очино. Тэр анги тацлагаанд ороод их хортдог. Бид нар гэр орондоо очиод их хортдог. За одоо тэр сургуульд бас хортдог. Нийтийн тээвэр цуугаад тэр будгаас нь их хортдог. Бас ахуй хүрээндээ тэгэхээр одоо ахуй хүрээний энэ одоо энэ бодигч одоо бодисууд тийм ээ лабораторид болмоор. Яг үнэ. За ингээд номын хавчруу нэвтрүүлэг эрхэм үзэг сонсогч та бүхэндээ хүрлээ. За ингээд уул номын агуулгаас эрхэм үзэг сонсогч та бүхэндээ хүрч байгаа. Ингээд Өөл Довгийн Бадарчин одхуу докторант танд гялалаа. За ингээд хөтлөгчөөр галсан найруулагч Элбэг Заяанаар ажиллаж та бүхэндээ номын хавчруу нэвтрүүлгээ энд хүргээ жаргаж байна. Хамтдаа эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа.